Юу ч би сая. Сайн байцгаана уу? За. Танилцъя. Байчи. Яа тонцоо. За, сайн байцгаана уу? Намайг Мишель гэдэг. Би ерөөсөө өөрөө танилцуулж байгаагүйгээ ойлгоод өөрийгөө танилцуулахаар ирлээ. Тэгээд өнөөдөр та бүхэн надтай болон миний байдаг энэхүү бүх юм нь make sense хийдгүүж гэсэн бүх юм нь ойлгомжтой өрөөнд надтай танилцахаар ирсэн байна. Тэгэхээр би энэ өөрөө ерөөсөө гэрийнхэндээ ч харуулаагүй, хинт ч харуулаагүй. Тэгээд тохинох гээд нэлээ удлаа. Би энэ өрөөнд орж ирээд 8 сард орж ирсэн гэр чинь 3 сар болж байгаа байхгүй юу? Тэг ерөөсөө тайван бүх юмнаа зэгцлээд бичлэгийг зовоолтохгүй байсараа хамбагаад өнөөдөр 11 сарыг хүргэжээ. За. Эхлээд надтай танилцахын тулд намайг Мишель гэдэг байгаа. За би тэртээ 2000 хэдэн он төрсөн. Ингэж ярихгүй л ерөөсөө identity болгоод алдах гээд байна гэдэг байна. 2000 хэдэн он төрөө. Тэгээд амьдарчсэн чинь гинт сургууль орох болоод тэгээд Монген гэдэг Монгол ген гэдэг сургуульд ороод тэгээ нэгээс 5 дугаар анги дээр байжгаад 2000 хэдэн онд юм бтээ яварч исэн дахиад сургуулаа шилжих болоод тэгээд би ахлах сургуультай шин дэдэдэд гэдэг сургуульд орсон байгаа. Тэгээд байжгаад их сургуультай би нэг цэнхэр өнгөтэй барилгатай сургуульд ороод тэгээд байжгаад нэг компьютер тоглох цоглоонд ороод ажилд ороод компьютер тоглож байгаа гэлээ. Тэгээд ажилд ороод тэгээ нэг жил ажиллаж агаад за ер нь сурья гэд тэгээд одоогоор Америкийн Нью-Йорк хотод ирээд 1 жил болж. Тэгээд жил 3 сар болж байгаа юм байна. Яг өнгөрсөн жилийн 8 сард ирсэн. Тэгээ би ер нь бол хүмүүсийг намайг мэдж байгаа байх гэж бододсон чинь манай нэг таньдаг ихч ойрхон байдаг ихч маань намайг чи дээр нэр нэг Европт байгаа гэсэн үү? Гэдэг би. Excuse me. Тэр чинь жил хагас юм шүү дээ. Bro, keep up. гэдэг. Яа, тэгэхээр Нью-Йоркт ирсэн байна. Тэгэхээр энэ манай өрөө. Тэгээд манай рент маань өндөр захт явах вэ? Өндөр тийм бодохгүй. Өнөөдөр та бүхэнд өөрийгөө танилцуулах болно. За, нэгдүгээрт би бас жоохон аягүй хөөрхөн төвчсөн амьдарч байгаа. Тэгэхээр манайхан 50 багаарэ гэдэг. Би тэр нэг хэдийг ямар хоол иддэг вэ гэдэг юм оруулсан чинь манай эмээ энэ өстө дураараа хам юм иддэг. Юу лээ? Ямар ч байсан л дуртай мэдэж дөрөгдөг охин байна гэсэн гэлөө. Мэдгүй эмээ таад гэсэн юм уу? Ээжлээд идэж хэлсэн шүү. За тэгэхээр босоод өөрөөгөө нэг булангаас нь танилцуулж эхлэе. Энэ миний зурагт шүүгээ ингээд амар олон юм байдаг хэсэг маань. Тэгээд энэ миний хувцсны шүүгээ. Дээр нь бахаа харцэг хувцсны шүүгээнүүд байгаад тэгээд энэ ингээд миний энэ laundry basket угаах юмудаа хийсэн байна. Тэгээд энэ болохоор миний баахан бас юмнууд байна. Эхлээд ерөнхийд нь ингээд тайлбарлачаад тэгээд энэ миний одоо Hall of Fame амар хантай. Тэгээд миний ор байна. Тэгээд энд миний setup байна. Тэгэхээр эхлээд юунаас нь тайлбарлах вэ гэхээр энэ хөөрхөн гэрлэнээс тайлбарлацгаая. Энэ бүр амьдрал нэр амар өнгө нэмэгдэв. Гэтэ энэ зайгаар ажилтдаг. Тэгэхээр нэг хэрэглэхгүй болохгүй. Доктортой өгчлээ. За. Энэ тэгээд миний хамаг нүрэ арчилгааны юмнууд, тэгээд үсний явчаарнууд маань. Тэгээд энэ миний хизээ нэгэн цагт уншиндаа гээд дараа нь уншиндаа гэж бодсон юмнууд байна. За тэгээд энэ миний үзэгний харцаг хамаг амьдрал маань явж байна. Би 100 Монгол руу яваад тэгээ манай өрөөнд амьдарч ирсэн хүүхд маань ийм нүдний хаалт захиалснаа хаягаа өөрчлөх мартаа тэгээ надад ирээд тэгээ энэ ихтэй миний амьдрал ер нь бол айгүй хэрэг болж байгаа.
Яа энэ болохоор миний хавчаарнууд. Би сая нэг үсээ амар богинохон тайрчаад амар их хавчаар ирэхтэй болоо. Тэгээд энэ миний аталтлаг зүйл боовч энэ миний мөнгөлөг зүйл боовч. Яа тэгээд энэ тос нүдний доор тавьдаг юм байна. Тэгээд бас уншиндаа гэж авсан Монголоос авчирсан номнууд байна. Тэгээ энэ нэг шургуулга байт юм аа. Юу байдгийг хэлэхгүй. Би өрөөч мэдгүй. Би тэгээ сая нэг VR концерт гэдэг нэг юм концерт үзээ. Тэгээд тэгсэн чинь надад юм өгөөд. Яа ингээд энийг харах юм бол ойртуулаа харах юм бол манай 10 жилийнхэн найзууд манай дүү гэрийнхэн энэ ажлын юм байна. Энэ манай клубын найз вэ. Энэ манай далайн гашигч хоёр байна. Манай Украин болон хятад найз. Тэгээд манай ажлынхан байна. Муур маань. Тэгээ нэг нь 78 2 найзтайгаа хосноо. Тэгсэн чинь харанхуу гараад. Тэгээд энэ манай далай маань. Тэгээд энэ дээр бас дахиад далай маань. Яа ингээ бусны ингээд та бүхний танихгүй зураг нь олцсон солонгос хүмүүс байна. За. Энэ болохоор манай Пингу. Энэ болохоор Милка. Ягаад гэвэл энэ бол сүү. За энэ ингээд зурагтны маань эргэн тойронд юу байна вэ гэхээр энэ манай уснууд байна. Тэгээд тэр энэ цаадлах нь болохоор газ тоос. Энд ингээд уснууд заяа ямар сонио. Эндхийн уснууд айгүй сонио хамтай. За тэгээд нэг тийм эвгүй сонио муухай. Тэнгүүт нь ийм ус авсан. Тэгээд ингээд хараад ангууд амар хуугаад тэгээд тэрмээ сайн гэж бодож байна. Гэтэ уг нь би бол ийм усны ийм пластикийн хэрэглээнд дургуул. Гэхдээ ер нь бол энэ амар нэмгэн пластиктай учраас айгүй баг хоогоо игдлээ гэж найдаж байна. Мэдхгүй. Тэгээ буцаад энэ доош харах юм бол энд миний хизээ нэг цагт хэрэглэн гэж бодсон зайнууд. Тэгээд энэ хартаа би хэрвээ өрөөнд байна хин нэг орж ирээд уйдаад байхыг гэж бодоод ийм 50 ширхэгтэй пазл. Тийм нэг нөгөөхөөс нь гаргадаг ийм зүрхэн пазл. Тэгээ бас ийм уяаны пазл авсан. Гэхдээ одоогоор манай өрөөнийх орж ирсэн байхгүй л. За энэ миний витамины хэсэг байна. Яана. Энэ нэр ирээд ясан бэ гэхээр өчгөмсөн гэж бодоод амар их юм авсан. За энэ бол юм ирэхээр уух зориулттай. Гэхдээ би хизээч ууж үзээгүй л байгаа л та. Мэдгүй баахан өвдөлт ардаг. Би амар хэцүү байд юм аа. За энэ болохоор витамин D байх хэвээр. Тийм. Нарных гардаг учраас D эрэхтэй манайха. Монголчууд бидэнд дандаа D дутагддаг шүү дээ. Тэгэхээр D авсан байгаа. Тэгээд энэ болохоор магнезиум гэдэг юм хэрэгтэй гээ. Тэгээ миний шүд өвдөд байсан болохоор би кальц хэрэгтэй гэж бодоод. Тэгээ кальц авсан. Тэгээд энэ ашваганда гэдэг юм тайван байлгадаг сэтгэл санааг докторжуулдаг юм одоо бэлтгэл тан гэдэг. Тийм пробиотик 60 төрлийн. Тэгээд ходоодондоо амьдралтай гүжиндээ зориулсан энийг авсан. Тэгээд би ер нь бол юу мотой цус багчих гэдэг учраас ийм төмөр авсан байгаа. Гэхдээ энийг одоогоо урууж дуусаагүй л юм. Тэгээд энэ болохоор мультивитамин байсан. Би тэгээд нэг хайрцгийг авсан байж байгаад ер нь бол одоо ингэ дуусчихна. Амар нөө. Тэгээд энийг нэх юм бол энэ дотор ингэ уурын дуу, хиндүү агааржуулагч. Яг манай өрөөнд агааржуулагч хэрэгтэй вэ гэхээр харж байгаачлан манай өрөөнд энэ арт байгаа энэ ба штэ. Энэ л ганцхан цонхтой заа. Тэгээд ганцхан цонхтой тэрүүгээр баг нар гарч ирдэггүй энэ хош харсан цонх байхгүй юу? Тийм учраас ер нь бол надад агаар хэрэгтэй. Тиймдээч би энэ бас дахиад нэг агааржуулагч байгаа надад. Май агааржуулагч. Яа үргэлжлүүлээд энд надаа маш гоё сонирхолтой нэг зүйл байна. Энэ юу вэ гэхээр
Хэрвээ та нэр Taylor Swift гэж мэдэх бол манай Taylor их чинь friendship bracelet гэдэг юм ингээд ер нь бол ийм cult гэдэг байхгүй. Friendship bracelet байдаг байхгүй юу? Тийм хүмүүс ингээд хоорондоо солилцдог. Тэгсэн чинь манай ажлын дарга маань бас Taylor Swift сонсдог. Тэгээд амар Swift яахгүй юу? Тэгээд Halloween-аар ийм нэг Swift-ийн юм буугавч болоод тэг надаа ингээд Michelle гэсэн юм буугавч хийж өгсөн. Оо яна бүрд шарч. За яг хуу энэ ингээд MISHTE. Тэг ингээд би өөрөө буугавч. Ямар хүрхэн мости. Би тийг энийгээ ингээд сандлын ардаа тавьдаг байгаа. Яа. Тэгээ энэ бол миний бүтэн сетап байна. Та бүхэн асааж үзүүлээ. Ашир. Артэцоо. Хитэн дөнөр. За. Энэ миний компьютер байна. За энэ компьютероо би өнгөрсөн жилийнхаа төрсөн өдрөөр авч байлаа. Нэрээ угаасаа би чинь channel дээр ч шууд өөрийнхөө хуудсан дээрээ энэ угсарж байгаа бичлэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар сонирхмоор байвал миний пэйж руу ороод пэйж юм channel юм бэ хуудас руу ороод тэгээд харж болно. За. Энэ ингээд миний setup. Юу вэ? За Discord. За ингээ харах юм бол энд миний им подкаст биш ээ. Vlog подкаст хамаг юм маань байна. За ингээ харах юм бол миний хийгэр гэсэн юмнууд байна. Энэ нэг нь би юм календар шиг ингээд тэтгэх өдөр тийм юм гэсэн байж агаад хидэрхий замрааг болоо тэгээд одоогоор ашиглахгүй байгаа. Тэгээ хоёр спикер маань байна. Би ер нь бол энд хамаг цагаа сууж өнгөрөх хүсдэг ч гэсэн ер нь бол амар гадуур ажилтаа завгүй байдаг л таа. Энэ ингээд миний амьдрал ганц байгаа цонхцаа. Тэгснээ эннээс болоод доошо хаагддаг. Жог мэлтэй. За дараагийн стейшн байна. Миний ширээ байна. Зүгээр юм ертөнцийн хаан чимээ голны юм нэг ширээ байгаа. Энд юу байна вэ гэхээр миний ноутбукны тавиур. Тэгээд энэ доотлол нь манай ажил дээр зүгээр юм цааснууд байсан аахгүй юу? Нэг талын юмтай нэг талын юм. Тэгээд хаях гад ахна би ноорх цасаар авчий гэж хэлээд. Тэгээд одоогоор ноорх цаас болгож огт ашиглаагүй. Миний ингээд баалаа юм бичдэг ингээд. Өөр энэ доотлох нь ингээд өдөр тутмын ажиллаа бичдэг, хоёр дахь нь тэмдэглэл бичдэг, гурав дахь нь бас зүгээр санаануудаа бичдэг, дөрөвт нь YouTube амар хөгжүүлээ гэж бодоод өөрсдөө дэвтэр нээсэн. Гэтэ тэр хийж ашиглаагүй тийм дэвтэр байна. Яа энэ болохоор уг нь миний ийм суудаг юм байх хэвээр. Ийм сандал. Данч би энэ сандлыг дээр нь суугаагүй нэлээд оччихно. За энэ манай панда. Энэ юм холсон мод аахгүй юу? Тэгээ ингээд усаа ингээд өөрөө ингээд уургадаг. Тэгэл манай панда байна. Амар жижигэн байх нь авчид одоо хүртэл амар том лаг ургацсан байгаа даа юм. За. Энэ болохоор миний өнгөрсөн жилийн рол байна. Би нэг одоо хүртэл угаалгаагүй. Тэгээд одоо байгаагаа одоо камеранд тавьсан байгаа энэ юу ахгүй юу? Камерны хальс. Энэ дотор дарцсан 36 зураг байгаа. Тэгээ энийг угаалгана. Тэгээд ийш явах юм бол миний камер маань байна. Ойр ашиглаагүй. Тэгээ миний цүнх маань байна. Дээр маш олон төрлийн гадгаж юмны. Гадгаж ши хүүрх юм. Надаа үнэг. Тэгээд их дэлхийгээ хайрлаа, нарыг хайрлаа, цусаа хайрлаа гэхгүй. Чамайг санаад ихсгүй маа энэ би өөрөө асуудал. Нийгмийн awkward гэдэг. Нийгмийн эвгүй байдалд ордог хүн гэдэг байхгүй. Тэгээд номын орд байгаа би. Тэгээд энэ болохоор ерөөхий байна. Тэгээ надаа ийм өөр төрлийн цүнхнүүд байна. Энэ кидалын цүнх байна. Гоё их юм ордог. Энэ миний табагоос 10,000 гараад исэн цүнх байна. За нэг иймэрхүү байна да. Тэгээд энэ миний хог гэдэг байхгүй. Хоёр ангилнаа. За энэ манай сургуулийн байна. Тогтолба. Бэна. За би та нарт одоо хамгийн сонирхолтой юмыг харуулъя. За манай 0 аахгүй юу?
Тэгээд энэ манай 0 ингээд яг өрөөний дотор байдаг за өрөөний ингээд заалгаа. Тэгээ ингээд 0 байгаа байхгүй юу? Энэ шүршээр. Тэнгүүд тэр хаалга байгааз энэ манай найзын өрөөний хаалга за. Тэг ингээд онгойлгочих юм бол манай найз дотор нь ингээд сууж байгаа. Тэг ингээд орой болоод бид хоёр ингээд өрөөнөөс ингээд сайн уу гэдэг. Юу вэ? Нэг юм байдлаар амьдарч ин да. Тэгээд энэ холбоотой нөлтөө бол лайк дарж байна. Гэтлантраагаараа найзад. За тэгээд манай байр ер нь бол энийг танилцуулаагүй шүү дээ. Цүнх камерны цүнх. Тэгээд энэ миний хүнжил. Би нэг Монголоос ноолоор хүнжил авчираад тэгээ одоо хүртэл энийг амар тайван хад жаргалтай тухтаагаар хэрэгэлдэг. Тэр shout out. Sponsored by mom. Тэр юм бас юм. Яа. Тэгэхээр манай гэр ингээд ер нь бол бүтцийн хувьд амар гонцгой. Тэг ингээд одоо манай найзын өрөө байгаа шүү дээ шээ ингээд. Тэг ингээд цаашаа ингээд амар гонцгой. Тэгээд өрөөнүүдийн хувьд гэх юм бол ер нь бол Нью-Йоркт байдаг өрөөнүүдийг бодох юм бол хамаагүй ийм зайтай байгаа өрөөний за. Уусаа лавл өрүүл байгаа л та. Гэтэ Нью-Йоркийн өрөөнүүд бүр яг ингээд ийм хулганы нөхшиг за. Тэгээд рент ер нь бол амар өндөр. Хилчих юм бол хүмүүс хараад унжих гэж бодож байна. Тэгэхээр уучлаарай манайхан. Тэгээд ингээд хүнтэй ренттэй ангууд ингээд за миний цагт тэдэн төгрөг төлөх юм байна гэж бодоод ингээд монголоор ингээд бод. Төгрөг бүх юм ингээд төгрөг рүү ингээд шилжүүлээд. Тэгээ за өнөөдөр ингээд тэдэн төгрөгийн төрөөс төлж байгаа юм ч гэдэг гэртээ байж та гэд. Тэр нь бол гэрээс гардаг байхаа. Тэгээд байж байгаа би та бүхэнд гал тогоондоо сайхан гоймон чанж байгаа бичлэгээр эргээд болцдгаа заяа. Тэр үед та нарт ингээд өрөөнийхөө юм үүдний юм урт гонцгой юм гудамыг юу хөтөлээ. За мэдгүй нэг гонцгой юм байгаа. За тэрийг хараалаа. Яа тийч. Та бүхэндээ 20 минут ярьснаас болоод би маружин авчрах гэж ицнэ. Маружин идэх гэж авчирснаа мартчихсан байна. Яа тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Дараагийнхаа бичлэгээр ирээд уулзцгаая. Мишель байла.